Ciao! За эрхэм үзэгчдээ 3 дугаар сарын 26-ны өдрийн мэндийг хүргэе. ТV студийн 1-р суг Монголын комментчдийн үг үзэл бодлыг сонсдог. Чөлөөтэн дээр 18 цаг тэг минутын мэндийг айлтгаж байна. Монгол коммент эхэллээ. Баяраад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хаврын нэг налын сонгой өдөр өндөрлж явна уу та тийм. За баярлалаа үзэгч та бүхэндээ болон за бат төлөвтэй бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн баярлалаа. Өнөөдрийн ажил өсөөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлгийн урайг хэлээд бас өнөөдрийн дугаараа эхэлье гэж чинь 18 цаг тэг 1 минут одоо юу гэж бас болж байна. За Монгол комментэд нэгтцгээе. За хаягийг бол нийсэн байгаа. Та бүхэн явуулаад байгаарай. За өнөөдөр бол ерөнхийдөө мэдээллийн цахим сайтуудад хэд хэдэн асуудлуудын эргэн тойронд ерөнхийдөө хилцэгдлээ. За мэдээж хэрэг бас өчигдөр болсон томоохон одоо юу гэдэг сенсацтай асуудлууд өнөөдөр ч мөн үргэлжилсэн яригдсан хэлэгдсэн. Монгол улсын одоо хууль хяналтын байгууллага, шүүх шатны байгууллага, за шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатны байгууллагуудын үйл ажиллагаа бодлого хэдийн төлөвийг бас ерөнхийдөө олон талаас нь ер нь ярьж мөлчих шиг болов. За үүнээс гадна Улаанбаатар хотод бас хийгдэх томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудын эргэн тойрондох асуудлууд бас нэлээд тийм ус төржсөн өнгө аяс руугаа яваад эхэлж байгаа мэдээлэл бас нэлээд өндрөө авч байна. Тухайлх юм бол 4-р сарын 27-ны үед зохиогдох одоо Азийн одоо нэг томоохон форум болох гэж байгаа. Энийг өгсөн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бас нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргасан графикийн дагуу төсөвлөгдөн зарцуулагдах тухай мэдээлэл бас өнөөдөр нэлээ яригдлаа. Тэгээд ерөнхийдөө Улаанбаатар хотод томоохон одоо юу гэдэг нь те чуулгуулсан зохиогдвол бас тэрний эргэн тойронд ажил хийгддэг. Бусд үед нь бас нийслэлийн иргэд одоо хүн биш үү гэдэг асуудал бас явж байна, яригдж байна. Гэхдээ мэдээж хэрэг улс их оронд ард түмэнд хэрэгтэй гэж хэлж болохоор ийм ажлуудын шав суур яригдсан бас их айтаахан өдөр байлаа гэж би ойлгож байгаа. За мэдээллийн бас цахим сайтууд дээр өнөөдөр нэн тэргуунд бас нэлээд нухацтай яригдсан асуудал бол нөгөө метро. За энэ иргэнд би бас нэлээд жоохон сууж ярих гэсэн тийм бодолтой. Нэг үгүйн нэхлэхэд 2020 он гэдэг бол ерөнхийдөө багтахгүй хугацаа гэдгийг өнөөдөр ерөнхийдөө төрийн яг удирдах аппаратад байгаа улсууд бол хэлсэн. Бид бас арай боломжгүй хугацааг ам гарчжээ. За арайч 2020 он юу юм бэ те? Тэрнээс ядч нэг 2-3 жил хоошлох юм бол баг метро ашиглалтанд орчихно гэдэг тийм асуудлыг ярьж байна. Гэхдээ юм яриад байх биш. Хамгийн гол нь хийгээд эхлэх гэж байгаа тэр зүтгэл сэтгэл их сайхан байна. Энэ бол үндсэндээ нэг 17.5 км-ийн урттай метро байгаа юм. Толгой төртөнөөс амгалан өртөө хүртэл чиглэлд нийтдээ 17.5 км урттай метро баригдан 6.5 нь бол газар доогуур 6.5 км нь газар доогуур за үлдсэн хэсэг нь газрын ил дээгүүр хэсэгт одоо ийм метро тавигдана гээд энд 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээр шийдэгдсэн байна. За энийг өнөөдөр хангарт ордонд бас хуралцсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан дэмжиж баталлаа баярлалаа. За уг нь бол энэ бол ямар ч байсан тэгээ графикийн дагуу 2020 он гэхэд бол ашиглалтанд өгнө гэсэн тийм зорилтыг тавьж ин тэгээд 1.3 тэрбум ам.доллар зарцуулах бол үлдсэн 200 сая ам.доллараар бусад ажлыг нь хийж гүйцэтгэх гэсэн тийм графикийг гаргацсан 1.5 тэрбум ам.доллараар Улаанбаатар хот метрото болгоно. Тэгээ одоогор яаж ийн вэхээр зэрэг үндсэндээ нөгөө Чингис бонд гэдэг бондын санхүүжилтээр бид нэр 5 тэрбум ам.долларын зээл авсан байж байгаа. Чингис бонд буюу одоо улсаа барьцаалаад 5 тэрбум ам.долларын зээл авсан байж байгаа. Энэний хүү өнөөдөр 30 тэрбум төгрөг төвцсөн байна. 30 тэрбум төгрөгт. Уг нь бол энэ бонд бас гаргаж явах үедээ манай эрх хэрэгчтэй нэг хэлжээс ярьжсэн юм байдаг штэ. Бонд гарлалвал төмөр зам метро гичлэнгээр ер нь бол бүтээн байгуулалтын ажлуудад одоо шууд хөрөнгө оруулаад одоо энэ ажлуудыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн 4 сар өнгөрлөө. 4 сар өнгөрлөө нэг ч ажил хийгдсэн. Нэг ч ажлыг шав тавьгдсан. Ядаж гэж юу? Тий. Гэтэл 4 сарын хугацаанд хүү бодогддогоор л бодогдож байгаа. Үр үүсгэхээр л үүсэж байгаа. Зөвхөн хааш нь оруулах уу, яах уу гэжээтэл 30 тэрбум төгрөгийн хүү бодогдсон байж байгаа. 100 цэцэрлэг. Яа. 100 цэцэрлэг хийсэн байж байгаа одоо. Хүнд нь. Тий. Тэгэхэд чи тэр өчигдөр ярьж байсан Монгол улс сүүлийн 30 жил цэцэрлэг бариагүй. Шав бол байгаад тэрсээ баригдсан юм байдгүй гэж. Энийг би зүгээр яах гад ингээд тойроо дуншаад яриад байгаа юм гэхэр зэрэг нэг том ажилд нэг хөрөнгө оруулалт яад юм бэ гэдэг тийм нийслэлчүүдийн санал байгаа байхгүй юу? Хааш нь яхаа мэдэхгүй. Одоо сүүлдээ бүр нөгөө Чингис бондынхоо санхүүжилтээр зээлж авчирсан мөнгөөрөө үр дараа хийж штэ. Нөгөө 5-7 энэ төрд одоо тавьсан нөгөө Чалкогийн үрийг дагчих гэсэн тийм асуудал хүртэл яригдж штэ. Энэ бондын мөнгнөөс хүнээс мөнгө зээлж өрөө дарах юм бол энэ ч одоо юу юм бэ те? Тэгж яхаар
Улаанбаатарт яг төвийн хэсгэрээ толгоотоос амгалан хүртэл метрото болоход 1.5 тэрбум $1 шаардлагатай байгаа юм байна. Тэгээд энэ санхүүжилт рүү бас дөнгөж шиг хүчээд оруулчвал яасан бэ гэдэг тийм иргэдийн санаачлага байна. Энийг би зүгээр бас холбогдох бас одоо юу гэдэг нь нэлээд шийдвэр гарах эрх үхий улсууд бас бодно байлгүй гэдэг гордлогыг л тээж хаягдж байгаа. Бас уулан тий. Байж болох. Ер нь бол бас тий ард иргэдийн бас санал бодлоо явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За баярлалаа үзэгчтэй бүхэнд өнөөдөр ерөнхийдөө үзэгчтэйгээ ирүүлж байгаа сэтгэлдлийг бол бас дэлгэрэнгүй хүргэнэ. Мөн одоо бэлгээгээ мөн манаас тий олон аймагаас ирсэн захиад байгаа учраас энэ бүгдийг бол уншиж хөрвүүлнэ. За өнөөдөр захин эрдэнэд хэлж яригдсан хамгийн гол нэгэн асуудал. За яг энэ цаг мөчид бас хэлж яригдж байна. Энэ бол улсын хурлын эмэгтэй гишүүд албан бус болог тий. Өнөөдөр бол ерөнхий сайд болон хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн алтан үеигд нарт хандан одоо нэгэн шаардлагыг бол хөргүүлж байгаа маань. За энэ юу гэх юм бол за дөнгөж саяхан дөнжин гаруй уралдаанаас бол хойш бол ерөнхийдөө хүүхдүүд бэртэж гэмтлээ. За тэрнээс нэг нь бол тэ ерөнхийдөө бас хүнд байж байгаад нас барлаа. За ер нь одоо бид бүхэн хүүхдүүд дээр морь унж байгаа хүүхдүүд дээр анхаарахгүй бол болохоо байжээ гэдэг зүйлийг за улсын хурлын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг бол яг энэ мөчөд тавьж байгаа юм байна. За ерөнхийдөө бол энэ хурдан морь ундаг хүүхдүүд дээр одоо юу гэдэг одоо ямар нэгэн одоо тусгай одоо тийм юу тэ байдгүй одоо хууль энэ төр байдгүй. Тэгээд ерөнхийдөө дандаа тэр эмзэг зүйл дээр нь одоо юу гэдэг тэ томчууд ингээд тоглоод ингээд тэгээ нөгөөдөө хүүхдүүд нь ч гэсэн бас хөрхий ар гэрээ тэжихийн тулд ингээд. За тэгээд ерөнхийдөө судалгаа энэ төрийг бол ингээ бүгдийг нь гаргаад яг энэ цаг мөчөд бол улсын хурлын даргын зохих бүх хүмүүст нь ямар нэгэн хуультай байлгая. Одоо ялангуяа тэ тэр морь унуулж байгаа эцэд нь эргээд одоо хүүхэд бэртлээхэд эргээд хариуцлага хүлээдэг байя гэдэг зүйл ерөнхийдөө энэ яригч л та. Юу юм бэ л дээ. Өчигдөр бол үзэгчд маань яг мэдээллийг их дэлгэрэнгүй авсан баг. Ямар хууль эрх зүйн орчин үйлчлэх юм бэ гэдгийг мэдсэн баг. Ер нь мэдсэн баг тийм. Ерөнхийдөө бол одоо юу гэдэг нь хууль бусаар уралдаан зохион байгуулахад одоо нэг 50-100 мянган төгрөгөөр торгуулах жишээ нь. Тэгэхэд энэ юу гэдэг нь энэ Монголын морин спорт одоо ястын холбоо гэдэг бүхэл бүтэн холбоо байж байгаа. Энд гишүүнчлэлтэй одоо энэ чинь Улсын аймагт нийтдээ бараг 6000 гаруй одоо уяач байна гэсэн тийм албан бус тоо байж байгаа. 6000 гаруй уяач. Эднэрт те захийнх нь нэг уяачд бол үндсэндээ нэг 50-100 мянган төгрөг гэдэг инээдтэй мөнгөлцсөн байхгүй. Нэг морин одоо хэдэн 100 сая төгрөгөөр яригддаг энэ хүмүүс зүгээр нэг те зүгээр одоо юу гэдэг нь те хуулиас одоо юу гэдэг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр уралдаан зохион байгуулчаад тэрийг нэрээ торгох их зүгээр хангалттай өгчих ийм хэмжээнд хүрсэн байхгүй. Эргээд нэг хариуцлагын тогтолцоо ярихаар нэг ийм байдалд бол бий болдог. Би энийг бол ерөнхийдөө сүүлийн үед холбогдох одоо хариуцж байгаа байгууллагын ажилгүй байл гэж харж байгаа. Өчигдөр бол ерөнхийдөө ингээл уяачт руу хандаал тий. Унаач хүүхдүүдийн эцэг эхчүүд рүү хандаал олон талын байр суурьнаас асуудлыг тавьжлаа. Монголын морин спорт уяачтын холбоо гэдэг албан ёсны холбоо руу хинч юу ч ярихгүй байхгүй. Гэхдээ эн чинь юу хийдэг холбоо юм? Яадаг холбоо юм? Хүмүүс одоо алдарт манлаа зэрэг цол олгодог л холбоо юм. Энийгээ шагнадаг гэж үү тийм тойруулаад шагнаад идэх холбоо юм уу гэд ингүүл бас их сонирн байхгүй. Гэтэл чи ерөөсөө өчигдөр бол ерөнхийдөө л тэглээ шүү дээ. Хүүхдүүдээ өгөө явуулж байгаа эцэг эхчүүдэд ч гэж бараг тэнгийн тэгэл те хүүхдийг авч явж унгааж байгаа тэр уяач ч гэсэн тэнгийн инггүй. Тэр чинь тэр хооронд нь бас энэ чинь зохицуулдаг зохион байгуулдаг газар байгаа юм шүү. Гэдэг юм бас сүхтмөр л байсан. За яригч эхэлж байгаа юм байлаа гэж тийм. За яригцсан асуудал болохоор тийм. Орой мэндийг хүргэсэн байна. За Монголын үндэсний сургууль 70,000 өгөхгүй байна гэ. За маргааш одоо ерөнхийдөө эцэц болоод л одоо тийм бүх сургуулиудад орно гэдэл хэлж яриад байгаа шүү дээ. За ямар ч хэлээд өгчэй гэж бодож байна. За өнөөдөр бол талхчхэр компанитай холбоотой бас нэгэн зураг энтер бол явсан. За энэ нь бол бас уучраа наано цаанаа олцсон зураг юм бэлээ. Би яг үнэхээр бол уцтаа асуусан. Талхчхэрийн бас нэгэн боовноос элдв анзээ наано цаанаа өгөөд тэгээ би бүр ингээд ингэсэн чи энийг бол бас тий гомдлын дагуу бол тэр иргэнтэй нуулцаа зураг энтрийг нь үзүүлээ тэр бүх хариуцлагыг өгсөн. За хамгийн гол нь тэр зургийг авсан хүн маань одоо бас жоохон наано цаанаа өгөөд байгаа юм болов уу гэдэг зүгээр нэг юм админосуудын тайлбар явуулж байл мэдэхгүй. Гэхдээ энэний дагуу бол гомдол орж ирж байна. За орой мэндийг хүргэсэн байна. За байрны гадаа одоо нөгөө дулаарсан хүмүүс бол хэлсэн байна. Байрны гадаа машин тавихаар цайны дээж цонхороо цацаад зарим нь бараг одоо угаат шиг асгацсан юм шиг болох юм аа. Бид одоо үнэхээр ялангуяа нэг үүрх нь бараг арилж игдгүү нэг ийм асуудал их хэлж байна. Тэгээ энэний нэг зөв зүйтэй юг үзүүлж ирсэн чинь байрныхаа орцон дээр наачмаар юм билээ шүү дээ. Нэг тийм сэрэмжлүүлэг гэдэг юм уу бас нэг зүйлийг наацсан. Манайхаа бас юм чи нэг ийм ингээд арилдгүй юм аа. Тэгээд энийг бас нэг бодолцоод ингээд бас байрныхаа хаалган дээр наачвал бас нэг зүгээр юм шиг санагдчихсан. Түүнтэй холбоотойгоор нэгэн зургийг бас өнөөдөр үзэгч та бүхэндээ үзүүлнэ. За заавал уншиж өгөөрэй гэсэн байна. Чингэлтэй дөрвийн 2 дугаар хорооны за бат инхийн өргөө сөөхийн мөнгө арай дэндэж байна. Энэ тал дээр за хяналт тавьдаг газар юу байна уу гэж энэ сөөхтэй холбоотой асуудал бас л хөдөө орон нутаг гэлдэг Улаанбаатар хотоос маш их орж ирж байна да.
За толгоотоос амгалан хүртэлх явах юм уу? Энэ хотын удирдлагууд дими юм ярьж байх юм аа. Улаанбаатар хотод тэлж хөгжүүлмээр юм аа. Ядаж Барцааны давааны зөвлөг 22-ын давчаа амгалан хонхор хүртэл байвал дээр юм биш үү? Толгоотоос амгалан хүртэлх энэ хотын удирдлагууд ер нь жоохон бас нэг Сунгал яасан тийм юм ярьж байна л да. Тийм байж байгаа. Манай Улаанбаатар яг нэг үгүй нэг их жижиг хот штэ. 2016 он гэхэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын бол албан ёсоор нүүгээд явцсан байна гэдгийг хэлж байгаа. 2 жилийн дараа гэхэд хотын захиргаа нүүцсэн байна гэж байна. Гэхдээ юм яриад байх биш. Ямарваа нэгэн байдлаар ярьсан юм нь ажил хэрэг болж идэг бол бас болж байгаа. За мэдээллийн шуурга цэгмээ сайт өнөөдөр нэг чухал асуудлыг хүндэж олон нийтэд хүргэсэн сургуулиудыг камержуулъя. Сургуулиудыг камержуулъя гэдэг. Сүүлийн 2 жилийн дотор 1752 хүүхэд автомашинд дайруулсан байна. 24 хүүхэд 2 жилийн дотор автомашинд дайруулж амнаас алдлаа. Жилд 12 хүүхэд. Зөвхөн сургуулийнхаа орчинд хичээлдээ гараад орой гэртээ ирж чадаагүй хүүхдийн тоо 24 болцсон байна. 1752 хүүхэд 2 жилийн дотор автомашинд дайруулсан байна. Эд эрхтэн амнаас бүх юмараа хорхорч шít. Эрүүл мэнд сурч хөдөлмөрлөх боловсрох тэр ирэхээр хүртэл огорч байна. Ерөөсөө бүр яг бүх судалгаануудыг тавьсан байна. Ихэвчлэн өглөөний 7 цагаас оройн 21 цагийн хооронд л ерөөсөө осолт өртдөг гэдэг. Ядаж даалгаруу сургуулийг камераар хямдаг болчихвол ерөнхийдөө Улаанбаатар хотод гарч байгаа зам тээврийн ослоовоор одоо бага насны хүүхдүүд өртөж байгаа энэ ослоовоор бол ерөнхийдөө 80-аас 90% та зэгцэрнэ гэсэн мэдээллийг хүртэл тавьсан байна. Гэхдээ ядаж л эргээд буух эзэнтэй үстэй. Гэхдээ харин тийм. Одоо сургуулийн орчинд бол үнэндээ хэцүү шүү дээ. Даарц, тэмдэглэгээ бүхнийг л одоо юу гэдэг нь те яг би нэр хөөх юм энэ дээр хэлмээр байт. Замын цагдаагийн газар бол өөрөөсөө шалтгааллах бүхнийг л хийж. Хурд сааруулагч тавьж үзэж чинь, хийж үзэж чинь. Аюул байгуулж байна, тий. Хурдаа хасаараа гэдэг таних тэмдгүүдийг хүртэл тавьж үзэж чинь. Сургуулийн орчинд бол одоо ингэж яваач гэдэг танилцуулгыг хийж үзэж чинь. Үр дүн гарахгүй шүү дээ. Үр дүн гарахгүй. Бага насны хүүхдийг дарайл цугтчихдаг. Хяналт гэдэг юм байхгүй болчиход байгаа байхгүй. Хийж байгаа ажлуудынх нараас үр дүн гарахгүй байгаа болохоор энэ асуудалт бас эзэн хэрэгтэй байна гэдэг үднээс шуургийнхан сургуулиудыг хяналтын камертай болгоё гэдэг асуудлыг хөндөжээлээ. Энийг би бас дэмжиж яваасаа гэсэн бодлого. Боломж гайгүй л ахалт тийм. Нэг сургууль нэгээс 2 камерыг тавьчихад болохгүй байхгүй болох. Тийм, ер нь ойрхоо нэг 100 м ч юм уу зам байг гэхэд 50 м-ээр л хянцдаг л 2 камер багтал болоо явуулчлаа шүү дээ энэ чинь. Өөр өчнөө хідэн дими зүйлд хичнээн тэрбум төгрөг зарцуулсныг бид нар яриад одоо үндсэндээ барахгүй дуусахгүй л ахгүй. Жишээ нь би одоо нэг жишээ нь үзнэ. Өнөөдөр фэйсбүүкээр явсан нэг бичлэг нь. Одоо үзэгч та бүхэн хараарай нэг. Энэ байгаа. 4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа том аврын автобуснуудыг утаагүй хийн түлшинд шилжүүлсэн. За бас том ажил. Энэ бол амар том ажил хийсэн байхгүй юу? Утаа бууруулна гэдэг тийм. Утааг бууруулна гэдэг. Одоо тэгээд энэ 4 тэрбум төгрөгийн үр дүнг одоо чинь хянж явна л т. Ингээд энэ хоёр хүн бүр ингээд яриа явж. За өнгөрсөн жил ингэсэн 400 автобусанд одоо юм шингэрүүлсэн хийн одоо систем шилжүүлдэг одоо хорт утааны хэмжээг нь багасгадаг тоног төхөөрөмж тавьсан. Тэрний одоо нэгийг одоо бид нар хянж гинэ. Одоо чи тэгээд ямар үр дүн гарах нь хараач. Ардан зогссон хүн баг унмаар юм болж байгаа байхгүй. Энэ автобусны ард байжсэн бол явчих юм билээ. Одоо за харж байгаа үзэгчтэй зүгээр л одоо дулаацсан байгаа шүү дээ. Гадаа тийм хүүтийн алга уур манан жалгаж зам мамын чар өөр бараантцсан. Цас мөсөн жарилцсан байж байгаа юу. Одоо хөдөлт. Үгүй ийм л биш тийм хараа. Ийм үр дүн гарах юм бол яах юм бэ чи? Дахиад цааш нь араагаас солиод дахиад хазалсан чинь бүр амар болно заяа. Ингээл энэ хоёр эмэгтэй яриад яваад байгаа юм л. Ийм юмд бид нар татвар төлөх ёстой юм. Энэ харалтч. Чи зүгээр аглаа хийчих жаа. Нөгөө харагдах орчин болвол ерөөсөө гэдэг нөхөд заалтагдна гэдэг шиг л нэг амар юм болж штэ. Бас амар тий. Энэ бол нийслэлийн иргэд чаавас тий. Шүн дөрвөн нуруу бүхтийхгүй шахуул ингээл зүтгэжээс нэг хотод нэг 240 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлдэг. Бид мөн ч их ярьдаг юм. Энэ татварыг одоо юу гэдэг нь тий хотод төвлөрүүлж байгаагийн хувьд авах ёстой нэг язгуур одоо нэг хідэн эрх ашигын нэг нь энэ баггүй юу? Эрүүл, аюулгүй орчинд амьдрах тэр үндсэн хуулиар олгогдсон л эрх байж байгаа. Жишээ нь нийтийн тээврийн том аврын автобуснуудыг утаагүй зүйлж байгаа ажил гэж хэлээд 4 тэрбум төгрөг гараа явуулсан байж. Тэгээ одоо тэр утаагүй автобусын л харалта. Тэгэл утаа гаргаа явуулж байна. Ийм үр дүн гарах юм бол бас хэцүү л шүү дээ.
Тэр нэг хэдэн камер тавьчихвал. Уу харин тий 4 тэрбум төгрөгөөр чи нэг даалан сургууль камержуулчихтал ерөөсөө олон хүүхдийн амь насыг аврах боломжтой гэдэг шүү дээ. Даалан сургуулийг камержуулсан. За нэгд нь 2 камер гэхэд нэг 140 камер. 4 тэрбум хүрэхгүй төгөхгүй дээ тэр лүү. Тэгээд нөө шалахгүй гэр оруулах гэж яриадсэн шүү дээ. Уул нь бол тий. Байх юмаа гэж. За орой мэнд үргээ агсан сэтгэлүүд орж ирсэн байна. Ерөнхийдөө үзэгч та бүхэнд хэлсэн байгаа. Өнөөдөр бол сэтгэл занаа. За одоо сэтгэл захиа занаа энэ төр одоо юу гэдэг бүгдийг нь л одоо хаас сайхан дэлгэрэнгүй уншия гэдэг зүйлийг хэлж байгаа да. За гэр оруулалтын гэрлийн мөнгөн дээр хогны мөнгийг нэмж авдаг болсон. Гэтэл хогоо ачихгүй их удах юмаа холбогдох байгууллагууд нь дамжуулж өгнө гэдэг энэ нэг юм зовлонтой асуудал байгаа даа. Цугл аваад идэг яг тэгэл хогоо ачих болохоор л ерөөсө овоороод идэг ийм зүйлийг мөн эхэлж байгаа. За сайн байна энэ өдрийн мэндийг хүргье гэсэн байна. За хүүхдийг морь унуулад алж авдаг. Унуулад за морь уйдаг бүх хүмүүсийг өөрийнх нь хүүхдүүдээр унуулвал яат юм бэ? Ялангуяа эргээд хариуцлага тооцдог байх хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж ярьсан байна. За энэтэй холбоотой Facebook дээр нэгэн шог зураг болол явсан байсан л да. Тэгээд тэрийг одоо үзүүл бичдэг ч юм уу байдаг ч юм уу бас тэгээд орой минь дүргээ жолооны үнэлэх юу болж байгаа гэсэн байна. Жолооны үнэлэх бол одоогоор тараагдаж эхэлсэн бол байх байгаа. Бус мэдээлэл явж байсан баяраа үнэн юм байл шүү дээ өгшөө. Нөгөө жолооны үнэлэх хэвлэж байгаа машин бас эвдэрсэн гэдэг техникийн задлал гарсан гэдэг чинь баг үнний л ортой юм байлээ тий. Оо тийм үү бас бас л одоо шүү дээ. Түүхтэн тийм хонхон дуурахаар дамрантаг гэсэн тий. Боо юм болж байна. Хоёулаа дуурахаар ламантаг гэдэг шиг юм болол ингээл юусэн. Уул нь одоо хэвлэж овоо явж исэн байхгүй. Нилээн сүрхий яваад бүр овоод өгчлөөд одоо ингэ тараандаа гэжээс одоо энэ чинь эвдэрчээр дахиад хоримтлал үүсэж эхэлж байгаа. Уул нь ч нэг хугацаанд болов. Өнөөдөр ч жолооны курс төгсөж байгаа хүүхдүүд байж байгаа, маргааш төгсөж байгаа хүмүүс байж байгаа энэ чинь тэгэл дахиад ингээл бөөгнөрөд эхэлж ирэх гэсэн үг шүү дээ. За өнөөдөр мэдээллийн M-News сайт Miat-ийн зорчигчид шалан дээр хонж байна гэсэн ийм дүрс зураг үхий материалыг олон нийтэд тавиллаа. Miat хувьцаат компани Берлин, Москва, Улаанбаатар чиглэлийн он 136 нислэг Москвагийн Шереметьевогийн нисэх буудалд цаацсан талаар мэдээлжсэн. Энэ асуудал дээр холбогдуулан бас өнөөдөр Miat-ийн удирдлагууд за мөн одоо тэнд зорчигчдын ар гэрийнхэн аль аль талаас байр суурь илэрхийллээ. Яг байж байгаа бодит нөхцөл байдал бол ерөнхийдөө нэг иймэрхүү дүр зурагтай байгаа юм байна. Нисэх буудал дээр одоо хүнд байдалд байгаа гэдэг талаар бол одоо яг Twitter хуудасаар бас жиргэж ийн гинэ. Энд байж байгаа улсууд. Бид нар бол одоо үндсэндээ шалан дээр хонж гинэ. Miat-ийн бол одоо ерөнхийдөө энэ зорчигчдын ая тухыг хангах тал дээр ерөнхийдөө тодорхой юм хийхгүй нэ гэдэг тийм гомдол бас нэлээд явж байгаа юм лээ. Miat-ийн бол бас хариу эргүүлээд бас мэдээлэл хийсэн. Баг ерөнхийдөө бид нар бол энэ хүмүүсийг бүгднгийн зочд буудалд байрлуулсан энэ гэдэг асуудал явж байна лээ. Тэгээд юм үннээр гарна л та. Үннээр гарна. Энэ усууд их орондоо ирнэ. Тэгэхээр нэг юм хэлнэ байлгүй тий. Одоо болтол ямар ч байсан аль биесний мэдээллээр одоо гэхэр нь онгоцоо засч амжаагүй л байна гэж. Одоо болтол нөгөө нэг хагарсан дугуйгаа сольж чадаагүй л байна гэж. Тэгээ наач нэг унтж байгаа усуудын зураг нь. Саяхан нэг юм зураг үзүүлсэн. Тэгэхээр бол манай тэр чин бол манай тамирчид байсан шүү дээ тий. Тэгэл сургуульт наануу цаа нөгөө жоохон хоцорчлоо гэж. Тэгээд ингээл унтчихлаа манайх ч тэгэл хийнгүүл бас сайхан унтцгаах юм да тийм биз дээ. Тэгэл шалтгаан байх юм тий. Зарим нэг хэсэг шалтгаантайгаа зарим нь шалтгаангүй ингээл хөрхий. Хонжоох юм да гэж. За энэ нэг сонирхолтой мэдээллийг өглөөгийнхэн бас хүндэж олон нийт хүргэлээ. За тэр Miat-ийн бол ямар ч үсэн энэ асуудалтай тэгээд өөр өөрсдөө байр суурийг илэрхийлсэн болохоор иргэд бол ерөнхийдөө нэг үнэн мөнийг олчихно л тоо. Удахгүй үстэй нэг ганц 2 хоногийн дараагаас тэр хүмүүс хүрээд ирэх байх. Юунаас болсон яасан исэн гэдгийг одоо бид таамаглаж яриад юухгүй дээ одоо ямар тий. Өглөө цэгмээ сайт 14 хоногт үзэгчтэй яг анхаарч байгаа. 14 хоногт тээврийн хэрэгслийн зөрчилд 67 сая 695 мянган төгрөгийн торгуул ногдуулсан гэж байгаа. 14 хоногт. За чи ингэ бодтоо. За 14 хоногт л 67 сая 695 мянган төгрөгийг замын цагдаагийн газар олдог баг. Торгуулаар. Одоо нөгөө 5,000 3,000-аар торгож байгаа торгуулаар. 14 хоногт л 67 сая 695 мянган төгрөг. За сард ингээд бодох юм бол 130 гаруй сая төгрөг зүгээр торгуулаас орж ирж байгаа. Одоо тээврийн хэрэгслийн одоо нөгөө зөрчилт багтаа юу? Энэ харин бүр яг аль биесний мэдээж байгаа. Энэ бүр нийслэлийн цагдаагийн газар бүр ингээд яг бүр мэдээлсэн байгаа байхгүй. Тээврийн хэрэгслийн зөрчилдөл 67 сая 695 мянган төгрөг шүү дээ. Зөвхөн тээврийн хэрэгслийн зөрчилт. Сард 130 гаруй сая төгрөг. Энэ хайчт юм бол. Энэ сонирн боогоц бас тодорхой юм тэгээд мэдээж энэ бол одоо яалтчгүй жолооч нарын буруу л да. Ямар өмөр хүнчлэл байхгүй шүү дээ. Ийм их зөрчил гаргаж байгаа нь жолооч нарын буруу. Алдаг байх нь шүү дээ чинь то 14 хоногт бол ийм хэмжээний торгуулийг зүгээр аваачаал те замын цагдаад өгч ийн гэхээр үнэндээ дүрмээрээ явдаг жолооч байд юм уу гэж бодогдмоор. Гэхдээ нөгөө талд нь нэг нь торгоцсон юм бол энэ мөнгө хайчиж байна. Амар юм яригдчих шүү дээ өгшөө нараа. За энэ дэр бас байж байгаа. 13 оны 3 дугаар сарын
8-наас 21-ний өдрүүдэд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй мэдээлэлээр 706 гэмт хэрэг бүртгэгдсэн гэж байгаа. 14 хоногтой харьцуулахад 3.5%-аар за 52 нэгж буюу 7.9%-аар өссөн үзүүлэлтүүд бас харагдаж байна гэж. Тэгээ энэ бүр яг ингээд үзэгч та бүхэн өглөө цэгийн сайт руу ороод харахаар бүр яг тодорхой харагдаж байгаа. Энэ бол амар тоо юм л. Энэ үуч. Улаанбаатар хотын Годамж замд хяналт тавьж нийт 21537 тээврийн хэрэгсэл шалгаснаас 17780 зөрчил илрүүлээд 14068 хүнд 67,695,000 төгрөгийн торгуул ногдууллаа гэж. Энэ амар ухац юм. Тэгэл одоо цааш нь эн чин байж байгаа шүү дээ нөгөө нэг замын санд төвлөрдөг элдв мөнгө төгрөг. Тэгээ би бас бодсон. Зүгээр 14 хоногтой одоо торгуулаар ингэж мөнгө өгж идэг улсууд л арай л ийм зам дээгүр явмааргүй л санагдаад байна. Уулналаа. Уг нь. Тий. Чи боддоо 14 хоногт л одоо хитэн 10 сая төгрөгөөр зүгээр торгуулт гэхэд ингэдэг юм бол одоо дээрэс нь чин журмын хашаанд хонсон барьсан одоо элдв юм зөндөө биш дээ. Сэргийлж байгаа барьж байгаа. Тий хотоос гарах орох одоо товчоон дээр хураагчгүй тэгэл ингэж бодох юм бол бид нэр арай л нэг ийм зам дээгүр явмааргүй санагдаж байгаа. Замын чанараараа дэлхийд сүүлээс 3-т орсон билүү? 4-т тийм. Ардаа 3 хооронд. Тэр 3 орн одоо өдөр шөнөгүй байлдаж байгаа байхгүй. Байнгын бөмбөг дэлбэрээс те. Нөө Сир Багдад одоо тий. Одоо үнэхээр одоо зам 50-д ч нэмэргүй газар байгаа байхгүй. Тэр чинь аргагүй шүү дээ одоо байнгын байлдад буудалцаал дэлбэрчж байгаа газар танкер будасж байгаа газрын зам тийм байлгүй л яг. Тэгээ бид нар тэрний л нэг чүд өмнө ороод байж байгаа. 14 хоногт тиймэрхүү мөнгөөр зам тавиулэр нь бас яах болох билгээ. Үгүй би бол нэр бас хөөрхөн бод. За байхс хард тий. Тэгээ эндээс нэг тийм өрөвдөлтөө дур зүрх гарч байгаа байхгүй. За ингээд яадаг байх вэ гэхээр зэрэг 14 хоногт 14,000 гаруй жолооч нар сахилгын арга хэмжээ одоо ингээд энэ хууль заасан арга хэмжээ тооцоолаад 67 сая төгрөг үндсэндээ 68 сая төгрөгийг ингээд төсөвт оруулдаг байх нэ. Эргээд чи тэр замын цагтаа нарын авж байгаа цалин өмсөж байгаа хувцас хэрэглэл те. Тэр эдэлж байгаа хангамж энтрийг чинь ингээд бодтоо зүгээр нүдэндээ төсөөлөд. Чаавста би одоо их муугаар хэлж байгаа бол уучлаарай. Манай замын цагдаа нарыг баг хятадын түүхийнхэн шиг юм нөмөрцөн явж гин гэж ярьдаг шүү. Нэрээ шүү ярьдаг шүү. Энэ хятадын түүхийнхэн ийм хувцсан үстгэ штэ гэж илгэлдэг шүү гадныхан. Ногоо юм худлаа гэхгүй бол тий. Нэг сармис юм нөмөргчөөл зогсож идэг штэ. Тэгээд би бодсон. Тэгээд хүн яаж ийм юмны ард шударга ажиллах вэ гэж бас бодсон. Энэ нэг тийм байдлаас ч л нөгөө шид тохиур мөхөр гэдэг яриач л эхэлдэг юм шиг санагдсан. Хүн хэрээр үсгээд чи амар юм байж байгаа үстэ 14 хоногтой чи ингэ бодолт. Тэгээд хөргээд тэдний энэ тэр амралтын цаг нар одоо тий гэр бүлдээ зарцуулдаг хоног хугацаа дар гэрийн асуудал тий орон байрны асуудал энэ төр гэл ингээд яриул чи нийгмийн асуудлыг яаж шийдтийг үл инээдэмтэй баг. Амар тоо байна. Тийм байна. За нэгэнтээ тэгээ зам руу гээд орсноор би үзэж та бүхэнд бас нэг сэрэмжлүүлгээ хүргье гэж бодсон. За ер нь бол бас дулаарж байгаа хүмүүс маань одоо дулаан грашаас одоо машин дэргээ гаргаад л ер нь бол байр за тэгэл боломжтой тий одоо олдсон газраа тавьж байгаа. За сүүлийн үед нэг автомашин хулгай ялангуяа цонхоо нэг жоохон дутуу орхисноос болж ингээд ийм асуудлууд бол их байна. Сүүлийн үед энэ бүлэг машины хулгай гэдэг зүйл бол их байна гэдэг зүйл эхэлжсэн. За энэ нэг зургийг дөрүүлээ байхгүй юм. Мэдээ цааш өөр нь байхгүй л гоо. Гэхдээ байх юм бол ядаж чинь наасаа ингэ хацраа нэр тийм илгүй. Гэхдээ байхгүй тэгэд нэрээ энэ хотгон дунд байгаа. Эн чинь бүр яахаа алдсан бүр хүн хог дээр авч хайж машин биш байгаа зү. Эн чинь нөгөө хүний унаа явуучихгүй. Арайч нэг юм машин гэдэг хүн аячихгүй л билгүй ядаж дөрөнд. Тэгэхээр энэ бол юмхээр аваа явцсан дугуй лээ. Энэ дээр сэтгэлдлүүдний бичсэн байлээ нэр арайчтай ядчны доор нэм тавьчихгүй. За энэ бол шүнжэнгөө нэрээ тухтаа үтсэн байна гэх мэтлэн. Яг үнийг хэлэхэд ийм зураг за энэ тавигдсан болохоос бол гадуур ийм зүйл бол нэрээ үзэхтэй зөндөө байгаа шүү. Та бүхэн нэрээ бодолцоороо тэгээ байрны гадаа тавьж байгаа энэ жижүүр энтрүүд нь одоо анхаарах хэрэгтэй байд юм уу? Хүмүүс маань өөрсдөө анхаарах хэрэгтэй байд юм уу? Тэгэд сүүлийн үед нэг автомашин хулгаад цонхоо дутуу оргисноос болж энэ худалдаа үйлчлэгээний төв дээр одоо энэ юмаа алдж байгаа иргэдийн тоо бол үнэхээр ихслээ энэ улирлын чанартай л юм л да тий одоо маш ихсэн. Одоо ер нь бол дулаан гараж гээд авах хүн бол ер нь байхгүй болсон шүү дээ. Одоо энийг яамаар юм бэ баяраа. Одоо жишээ наа нэг акценттэй хүн байж ин л та. Гэхдээ би бодлоо дээр байж ин. Гэртээ ч байх дүүгинтэй ч ирсэн байлаа хонлоо амарлаа гэд бодоход энэ хүн ч одоо юу гэдэг нь юу дулаан гаражд очиод 15-10 мянган төгрөгөөр машин онуулах чадвар байхгүй шүү дээ. Халтур гээгээл амьдралаа залгачаад явж байгаа шүү дээ.
коэффициенттэй хүмүүс гэдэг бол тэгээд одоо хинээс юуг нэхгүй гэдэгс үнэн хэцүү болчиход байгаа. Харин тэг ер нь бол тэгэл энэ нөгөө камержуулах л байхгүй. Манайх ч одоо тэгээд хизээч хулгайч хүн чанар гэж байдгүй шүү дээ. Юу гэдэг нь те хоёрыг авчаад хоёрыг үлдээчихэж гэдэг юм уу те. Хөөх химнэ гэж өрөвддөг тийм хулгайч гэж юу аах вэ те. Тогтооцсон байна. Дөрөв дугуй тэгээ доор нь ивсэн юм байхгүй. Аваад явцсан. Одоо наад гэж юу гэдэг нь жолооч нарыг сонор сэрэмжтэй байгаа чиг хилээч нэмэргүй байгаа байхгүй. Мянга сонор сэрэмжтэй байлаа гэдээ яах юм бэ? Шүнжэнгөө цонхоор машин хараад байж их юм уу? Машиндаа хонох юм уу? Энд айгүй хэцүү л биш. Тэгээд нөгөө камержуулна гэдэг нөгөө асуудлыг би ерөөхдөө ард нь ус яасан болоо л гэдгийг хэлж байгаа нөгөө гудамж талбай тийм л тий боломжтой тэр байна шүү дээ. Нэг л камержуулна гэж бас нэг ярьж хэлжээлээ. Тэгэл одоо хүртэл байхгүй л байна л да. Нэг хэсэг шуугч тийм биз дээ. Одоо шуугаал байсан. Тэгээ одоо энэ мэтлэн нэг ганц хоёр камер энэ төр тавихгүй болоод үнэхээр бас хулгай гэдэг зүйлд одоо нэр үнэхээр өртөж байна гэдэг зүйлийг бас нь хууль хэлтийн нас нэг хандуулаад за тэр ажлыг эхлүүлээд хийнэ гэж улсууд бол хэлж ярьж л байгаа. Тэгээд энэ мэтлэн тэгээд дөрөв дугуунаас авахгүй болоод юм алдаад байл хэцүү л байна л да. Одоо худалдааны төвд энэ санамсрууг бол артлын цонхоо, уртлын цонхоо гэдэг нэг жоохон дотор өгсөн симх хандахгүй гэсэн. Тийм гомдол бол сүүлийн үед бол маш хэрж байгаа гэдгийг л одоо хэлж ярьж байгаа үднээс л та бүхэндээ сэрэмжлүүлж байгаа шүү үзэгчтэй. Яа байх юм да гэж. За би үзэгчдэд бас нэг мэдээлэл хүргэх гэж байгаа юм. Times-ийн сайт дээр тавигдсан. Золбин нохоо 5,000 төгрөгийн үнэтэй гэсэн гачигтай материал байна. Тэгээ энэ өмнө нь бас Монгол коммент нэвтрүүлгээр хөндөгдөөд яригдчихсэн олон асуудлуудын нэг юм аа. Энд бол яадгүй хэр зэрэг иргэд олон нийтийн зүгээс хавшаад урин дулааны цаг эхлэхээр зэрэг хотын одоо холбогдох гомдол санал хүлээж авдаг утсанд бол хамгийн их ирдэг дуудлагуудын нэг инээ. Золбин нохоо муур дийлдэхэ байж байгаатай холбоотой гомдол санал бол зөнкөлж ирдэг юм байна. Тэрнийг нь би биш албаны хүн хэлж байгаа юм. Хоёрдугаарт нь ерөөс Улаанбаатар хотын хэмжээнд нохоо муур устгадаг 10 хүн байд юм байна. 10 хүн. Эдгээр хоногтой 250-аас 300 нохоо муур агнадаг юм байна. Албан ёсны мэдээлэл. Нэг нохоо муураа 5,000 төгрөгөөр үнэлж тушаадаг юм байна. Дагнсны хөлснө. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 10 хүн хоногтой сая 500 мянган төгрөгийг авдаг байгаа. Төсвөөс. Одоо амир гоц сард 15 сая, 10 хоногт 15 сая төгрөг, сард 45 сая төгрөг олж байгаа юм. Муур нохоо устгасны хөлс гэж. Тэгэд энэ бол ерөөсөө эрүүл бус тогтолцоо харагдаж байгаа байхгүй. Тэгэл 10 хүн байж байгаа. Яг ингээд одоо эн чинь баг нэг юм зах зээл шиг юм болчихж шít. Муур нохоо устгадаг зах зээл. Мөнгөтэй үедээ бол ингээд гэдгийг хэвтчихдэг. Тэр мөнгө жоохон муудаад ирэхээр зэрэг гарч бичгнүүлээд нэг өдөр нь 250-аас 300 хэд аачдаг гэж байгаа юм. Тэр нэг хэсэг шууруулаад тэгээд тэрийг аваачаад тушаасан сая 500 мянган төгрөгт. 300 нохоо муур алаад очиход ерөөсөө сая 500 мянган төгрөгт. Ингээд ерөөсөө яг энэ дийлдэт юм байл л. Одоо тэр нөгөө айлын дэлгүүр бууцсан, нөгөө айлын эхнэрийн гоёыг бууцсан, тэ айлын даам бууцсан гэж яригдж байгаа чинь дандаа хуваараа нөхдүүд байсан байгаа байхгүй. Энэ 10 хүний хинж биш. Хинж биш. Зүгээр л одоо үндсэндээ юу гэдэг нь тэ гудамжинд нь нохоо муур дийлчих байхаар аргаа ядахтаа л зүгээр анд явдаг бууга цэнгэлж гараал начхнуулж исэн нөхдүүдийн юм болж таарч. Ийм нэг мэдээлэл бас Times-ийн сайт дээр байжсэн би нэг бас үзэлгүй өнгөрч чадсангүй. За өдөр цэгийн сайт өнөөдөр соёлын төвөргөө хүүхдийн ордонд их засвар хийхээр болж байгаа мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Соёлын төвөргөө болон одоо хүүхдийн ордонд сүүлийн 20 гаруй жил нэг ч их засварын ажил хийгдэггүй байдаг. Тэрбум гаруй төгрөгөөр энэ хоёр байгууллагыг сэргээн засварлахаар болж байгаа юм байна. Их засвар хийгдэх нь. Тэгээ энэ дээр юу яригдах гэж нөхөр зэрэг хүүхдийн ордныг 648 сая төгрөгөөр соёлын төгрөгөөг 571 сая төгрөгөөр нийтдээ тэрбум 200 гаруй сая төгрөгөөр энэ хоёр байгууллагыг засах гэж байна. Нэг баг өргөө барьчих хэмжээний мөнгөөр энэ хоёрын газрыг засах гэж байгаа. Яагаад гэвэл зэрэг энэ нөгөө нэг Азийн томоохон форум болох гэж байгаа. Энэ дээр нь болохоор ерөнхийдөө энэ хоёр газарт хурал нь болно, хүндэтгэлийн концерт арга хэмжээ нь болно гэдэг утгаараа энэ хоёрыг засах гэж байгаа. Хамгийн гол нь яасан нөхөр зэрэг 4 сарын 25 гэхэд засварын бүх ажлыг дуусгасан байна гэж. Одоо 4 сар гарлаа. 20 хоногийн хугацаатай засварыг 648 сая төгрөгөөр хийх гэж штэ. Жишээ нь хүүхдийн ордонд. Энэ бол гурилтан да. 648 сая төгрөг төсөөс гаргаад хийх гэж. 20 хоногийн дотор хийгэрэй гэж. Энэ их засвар болж чадах уу? Аваач мөнгөтэй тий. Амрын бас байна гэж тий. Ой хяналттай явна үстэй тий. За, гудамж камержуулах яах вэ? Цэцэрлэгээ камержуулж нэл хөрстэй хяналт тавих хэрэгтэй штэ гэсэн байна. Аль алинд нь хэрэгтэй.
яг үнийг хэлэхэд бол гудамж гэхээсээ илүүтэйгээр зарим цэцэрлэгүүд бол тий өөрсдийнхөө санхүүжилтээр бол юуг тавиад эхэлсэн байгаа шүү дээ. Камерыг бол тавиад эхэлсэн. Ялангуяа тэр нь бол аймагуудаас эхэлж байгаа гэдэг бүр хэлхэн зүйтэй. Тэгээд хөдөө орон нутгийн Улаанбаатар хотын зарим цэцэрлэгүүд бол үлгэрч явах хэрэгтэй. Хамгийн гол нь ард иргэгүй тэгээд айлыг портерт очиод нүүлгэж байгаа юм чинь хэрэгтэй л үстэй. Хүүхэд гэхээсээ илүү хин хинт хэрэгтэй л. Тийм ээ. 50 л гэсэн бол 50 л хэрэгтэй. Хин хэрэгтэй гэдэг үзэж та бүхэн хэлсэн зүйл байх. За оюутны 70,000 буухгүй байна гэсэн байна. Шүтээсийн Гитэмсийн сургуулийн 08 кодтой оюутнуудын 70,000 буухгүй байна. Энийг ирэх одоо буюу маргаашийн одоо 5 гарагийн гарагийн шийдсэн гэсэн шүү дээ. За маргаашийг нэг харъя. Утаа яах вэ гэсэн асуусан байна. За эхлээд л одоо анхаарал татаад байна гэдэг самрыг буулгах шийдвэрүүдийг гээд л одоо битээр хэлж ярьжсэн чи эргэж ягаад муулаад унаа гэж. За тэр нэг ерөөсөө муулсан байхгүй шүү дээ. Тэр самруу цэгцэрсэн чинь гоё л болсон байлээ. Одоо сквадрын байна тэр. Хамгийн гол нь хүний амнаас үнэтэй самбар буулгах ажил гэдэг л сонирн байгаа байхгүй. Үнэтэй юм байна л да. Тэгээд магадгүй. Одоо 25 настай залуу самбар буулгаж байгаа л нас урцныг л яриад байгаа шүү дээ баяр өтер. Самбар буулгаж байгааг буруу зүг гэж ерөөсөө хэлсэн юм байхгүй. За золбин нохоо олж буудахгүй айлын хашаанд байгаа нохоо сүүлийн үед бас нэг юм явагдах болсон. Тэгээд айлын зүгээр одоо хашаанд байсан нохоог нохоод явчихсан тийм буудаад хашааны цараа буутчихдаг гэх юм. За иргэний үнэмлэх гарахгүй байна. 11 сард өгсөн одоо болтол гардгүй энэ талаар тодруулж асууж өгөөч. Ялангуяа одоо нөгөө хаврын конкурс шалгалтын үе эхлэх гээд байна. Энэ одоо маш том асуудал болж байна гэдэг зүйлийг хэл. Тэгээд нөгөө сонгуул тий энэний цаана бас юм байна уу гэдэг юм хардлага бол бас ерөөхдөө явж эхэлж байх шиг байна. Манай ард ирж гэсэн асууж байна. Сонгоорхон дүүргийн 1-р хороо 2 сард нэг удаа хогоо ачих юмаа гэсэн сэтгэл орж ирсэн байна. Тамхины хууль хэрэгжиж байгаа юм уу? Гайг байгаа юм шүү. Би бол хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. Болж байгаа юм байна гэж ойлгоод байна. Яа тэгээд чиний бодлоор яаж засах юм бэ? Битгий ингэж бүгдийг үгүйсгэж өгнө. За энэ нэг хаягтай хүн л одоо битээртэл за самбарын бизнесмэнд ороод ирлээ шүү дээ. Тийм л юм байлгүй дээ. Тэгээд тэр нөгөө эмэгтэй битээ чивтэрийг тууширчээд хоёрын хийж байгаа юм гэж юу байд юм бэ гэсэн байна. Зөвөр юу нуухгүй зөвөр уншаад өгчий. Яриад ахын тэгээд хоёрыг хийж байгаа юм. Тэгээд чиний бодлоор юу яаж засах юм бэ? Битээ бүгдийг үгүйсгэж бай гэсэн байна. За баярлаа. Ямар ч саналаа бодол хийсэн чи иймэрхүү зүйлсийг бол тэгээд битээр бол зөвөр шууд уншаа явчихнаа. Тэгээд манайхан ард иргэд өөрсдөө ороод бодгохгүй ямар ч зүйл бэлгээг манаас үгүйсгсэн энтергээд битсэн бай шүү бэлгээ. За сайн байна уу би нэг гайхалтай гэмээр юм хэлэх гэсэн юм а. Улаанбаатар хотод гэр цэцэрлэг байна. Тодруулбол. За. Хаан за яах вэ энд юу юм байна л да гэр цэцэрлэг байх юм аа. Тэгээд уул нь яг хаан бол дүүргийн 10 дугаар хороонд байдсан байна. Тэгээд яг юу гэж бодож байна? Буруу юу? Гэхдээ торг тухтай тийм яг сайхан газар болвол тэгээд бас одоо хизээ байх юм бол доо гэдэггүй буруу юм байхгүй хамгийн гол нь юу гэдэг юм зүгээр тийм гэр цэцэрлэг гэдээ байхын зүгээр хамгийн гол нь одоо хотын төвчийг тийм сайхан цэцэрлэгүүд хизээ байх юм морингийн даа гэдэг бол бас л зайтай газар шүү дээ тий гэр цэцэрлэг байгаа нь байгаа а гэхдээ зүгээр яг тийм сайхан тохиромжтой юмд нь хизээ явуулах үед энийг бол манай томчууд мэдгүй шүү дээ. Тэгээ миний мэдж байгаагаар бол наа гэр цэцэрлэг гэдэг юм чинь би нилээ хэд хідэн байранд мэднэ. Гэхдээ одоо яах вэ энэ чинь тийм үстэй. Нэг болцоогоор бол амьдрал тааж. Тэртээ тэргүй одоо юу гэдэг хүүхдэн цэцэрлэгт багтахгүй юм чи яах юм бэ? Тэгээ хүүхдээ хараад эсвэл чин эд хийж бүтээх насны залуучууд гэртээ байж их юм. Хүүхдээ харахгүйгээр гэртээ байгаад хэцүү нэг үү. Тэгээд цэцэрлэгт үгүй гэхээр цэцэрлэг алга шүү дээ. Олдохгүй шүү дээ. Олдсон цэцэрлэг нь үнэн нь хүчрэгдэхгүй шүү дээ. Сарын бараг 2-300 мянган төгрөг нэгчгэр чи одоо тийм өндөр үнэтэй бараг оюутан алга шүү дээ сургалтын төлбөртөө. Жилийн 2-3 сая төгрөгийн төлбөр төлж хүүхдээ цэцэрлэгт өгдөг юм чинь арай л байгаа ч. Тэгэл одоо ёстой боломжтой яах вэ? Тэгэл одоо тэгээд тий. Нэг 5-аар нь 10-аар нь айлын хүүхдүүдийг бөөгнүүлэл авцсан нэг 2-3 өрөө байртай тийм хүмүүс байдгийг би мэднэ. Наадах чинь би бол одоо нэг үгүйсэхгүй юм. Яах вэ одоо энэ чинь тийм үстэй бололцоондоо ингээл зүтгэхээс л үр яадаг. За офисын зах дээр хүмүүс тамхи татаад байна гинэ. Нөгөө хяналт минь хаана байна? Холоос хов зүгсэн. За офисын тэр за цагдаа нар маань жоохон анхаарахгүй энэ офисын нөгөө олон нийтийн газар буюу зах дээр ч одоо гарууд бол өстой тамхиг хайр найргуу татаж байгаа гэсэн одоо бас нэг юм зүйл хэлсэн байна. За нөгөө 2 нас хүртэлх хүүхдээ харж байгаа эхчүүдэд өгөх мөнгө юу болсон бэ? Өчтөр нөгөө чуулганы хаврын чуулганаар хилцэх асуудлын чагсаалтыг баяраа танилцуулсан тий. Тэнд бол багтаж амжаагүй. Багтцсан орцсон явж илээ штэ. Ер нь багтсан байгаа. Тий арай амжаагүй. Олон зүйлийг хэлж ярьсан байлээ. Гэхдээ ер нь бол багтсан байгаа. Багтсан байлээ шүү. За тэгээд энэ 5 сараас шийдэгдэх юм шиг байгаа шүү үзэж штэ. За орой мэндийг үргэлжсэн байна. За 19:50 уцтаад за нэг лавлахын гомдол орж ирж байна. Тэгээд энэ бас үнэн байд юм уу мэдэхгүй сайн мэдхийж мэдэхгүй.
За тамхины хууль хэрэгжээд хадам ээж нөхөр хоёр тамхиа багасгаад мундаг байна гэсэн байна. За яамаа та бас нэг хоёр хөөч гэсэн. Хадам ээж нөхөр хоёр нь бол тамхиа одоо хаяад байгаа гэж байна шүү. За орой мэнд хүргье гэсэн байна. За мөн бол сэтгэлүүд мөн ч их орж ирж байна да. За мэдээллийн ололт цэгийн сайт Southscope Sense компанид нүүрс олборлох зөвшөөрөл ихэн олгочвоо гэдэг ашигтай материалыг олон нийт хүргэлээ. Тэгээд алдарт Southscope Resource компани овоод толгойдох нүүрсний олборлолтоо дахин эхлүүлэхээр болж байгаа 3.2 сая тонн коксчих нүүрсийг 2013 онд багтаан экспортлно гэсэн тийм төлөвлөгөөг бол тавиад ажилдаа орж байгаа юм байна лээ. Хамгийн гол нь Монголын ашигт малтмлын тэр тусмаа уулуурхаа салбар дахиж одоо үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй байжсэн энэ компаниг хэн ийм богино хугацаанд асуудлыг шийдээд ороод ирвэ гэдэг асуудлыг өнөөдөр бас нэлээд ир цайсан байдлаар бас олоогийнхан хүндэж олон нийтэд хүргэжээ. Тэгээд одоо ашигт малтмлын газрын дараа гарсан Батбаягтай холбогдчихсэн энэ компани асуудал өнөөдөр бол бас ерөнхийдөө төр засгийн одоо өндөр дэд түвшиндөө дэмжигдээд явж байгаа юм байна. Southscope Sense компани ямар ч байсан овод толгоогоос ахин нүүрс олборлоод эхэлсэн мэдээллийг бас олоогийнхан хүндэж олон нийтэд хүргэсэн байна лээ. Улсын дэд шүүх Ажна Батэрдний иргэдийн хувьцааг хууль бусаар эзэмшсэн хэргийг хэлцгээр болсон мэдээллийг бас олоогийнхан хүндэж байгаа. Ажна корпорацийн ерөнхийлөгч Батламгаалгын сайд Батэрдэн 5 толгойд хуучин уурхаан 49%-ийг өөрийн мэдэлд оруулсан талаар мэдээлэл сүүлийн үед гарч байгаа. 2007 оноос эхлэн Өмнө Говь аймгийн иргэдээс үнд цаасны зах зээлд зуучлах үүрэг бүхий брокер дилерийн Ажна Invest гэдэг компаниар эрх үеийн албан тушаалтнуудад холбогдох хувьцаа эзэмшигчдийн өмчлөлт байсан хувьцааг хууль бусаар худалдсан тухай өргөдөл улсын дээд шүүхэд одоо хэлцэгдэхээр болж байгаа юм байна. Энэ бол 2000 за сонгуулийн дараа хэрч 9 оноос эхэлж яригдсан асуудал. 2007 онд бол Ажна Invest гэдэг ийм брокер дилерийн компани байгуулад Ажна корпорацийн ерөнхийлөгчөөс одоо Батламгаалгын сайд Батэрдний нэр холбогдож яригдчихсэн энэ асуудлыг улсын дээд шүүх бол ямар ч байсан хэлцгээр болж байгаа юм байна. Маш олон иргэд бол энэ дээр бас гомдол санал тавьдаг. Ерөнхийдөө маш олон иргэд өөрсдийнхөө хувьцаа хувь эзэмшижсэн одоо үн цаасаа болоод ингээ хууль бусаар алдсан гэдэг тийм өргөдөл гомдлыг бас гаргасан байдаг. Энэ дээр бол бүх тоон мэдээлэл юмнууд нь бол хараахан дэлгэрэнгүй алга ямар ч байсан шүүх шатанд бол очсон улсын дээд шүүхийн хаалгыг татж байгаа асуудал бас яригдж байна. Өдөр цэгийн сайт 13 дугаар сургуулийн захирлыг эргүүлэн томилжээ гэсэн мэдээллийг олон нийт хүргэж байна. 13 даа биш ерөнхийдөө сүүлийн үед өдрөөр ажлаасаа халагдсан 100 сургуулийн захирлууд буцаж нэг нэгээрээ 2-2-ороо үүрэгт албандаа томилогдож байгаа сайхан мэдээллийг бас олон нийт хүргэж байгаа. Өнгөрөх өдөр бас мэдээллийн сайтуудаар News-ийн сайт дээр гарсан байсан. 2 сургуулийн баг 3-4 захирал бас эргээд ажилдаа очиж байгаа таатай мэдээллийг хүргэсэн. Үндсэндээ 100-аараа халагдах хэмжээний асуудал бол сургуулийн захирлуудад байгаагүй жээ гэдэг тэр асуудал бас хууль эрх зүйн үндэстэйгээр батлагдж байгаа юм байна. Энэний нэг нь болох одоо 13 дугаар сургуулийн захирал бол ямар ч байсан ажилдаа очисон мэдээллийг бас өдрийнхэн хүндэж олон нийт хүргэсэн байх юм аа. Чи сарай 100-аар тий 100-аар нь явуулсан. За бэлгийн зөвхөн би бас нэг 2-3 сэтгэл явуулж бай тий. Өнөөдөр бол үнэхээр сэтгэл захиа энтрийг уншнаа гэсэн манайхан бол үнэхээр их орж ирж байна. За Солонгосын элчин визаны барьцаа гээд 10-20 сая төгрөгийг авч байна. Монголын ард түмнийг хаан богдуулж байна. Ерөнхийдөө ийм элчин сайдын газар байх яах вэ наануу цаануу гарыг гэхээр заавал дансантаа 10-20 сая төгрөгтэй бай гэдэг юу 10 байршуулганы тэрийг олж ирэх гэж байгаа улсууд нь бол явж байгаа үст тий нэг амьдралаа залгуулж игээд за нөгөө дижитал хамтлагийн ахлагчтай холбоотой мэдээлэл юу болж байна гэдэг зүйл хэлж ярьсан байна. Энийг бол шалгаж ярьж байгаа гэдэг хэлсэн байгаа. За Сонгон ахын дүүргийн 2 дугаар амбулаторийн жирэмсэн эхчүүд за хардаг эхонд цаг авч үзүүлэх гэж өглөөний 4 цагаас 9 цаг хүртэл очирлоод 10 хоногийн дараа үзүүлээд цаг авах юм аа 10 хоногийн дараа үзүүлэх цаг авах юм аа өглөө 4 цагт очиод өглөө 9 хүртэл зогссон хэрнээгээ за ганц хоёрыг одоо боломжийн үйл нэмээд бас нэг тавьшиж болдгүй юм баг та Сонгон ахын дүүргийн 2 дугаар амбулатор гэсэн байна. За миний аав нэгээс 2 дугаар дайнд оролцож явсан хүн юм аа 1990 онд нас барсан нөхөн олгоор олгож өгөх юм болов энийг заавал уншаад тодруулаад өгч болох болов гэсэн сэтгэл орж ирсэн байна. Энэ дээр одоо манай бэлгээ манаас юм мэдж байгаа юм болоо тодруулъя тий. За хэд хэдэн захиа явуулчих баяраа. За комментуудаа авчаа. Өнөөдөр ерөнхийдөө бас баяраа коммент нийлээ зонколж уншиж байна. Монгол коммент Батбилэг баяраанаас Сквадр дүүргийн 18 дугаар хороо 5 өвөөгөөс гэж байна. 5 өвөө нараас гээд ингээд нийлсэн ийм захиа хүрээд л. За дотроо 2 хэсэгтэй юм байна лээ. Ингэж байна. Бэлгээ баяраанаас та хоёрт одоо болон танаа телевизийн хамт олонд бодит байдлыг шүүмжлэлтэйгээр хандаж олон түмний сонорт хүрэгдэгт баярж явдгаа илэрхийлье. Сонгуулийн чимэг болгож гэж байна. 1995 оноос өмнөх хойших тэтгэврийн зүрэг алга болгоно гэд сонгуулийн өмнө яриад байсан. Гэтэл хүн бүхэнд одоо тэтгэврийг 23%-аар нэмэгдүүлж тооцсон нь
тэтгэврийн зургийг улам ихсэгдсэн шийдвэр боллоо гэж шүү. Нэр бүгднгийн одоо 23% нэмэгдэчихэр чинь өндөр авж ирснийхэн зөрүү ихсэл, бага авж ирсэн бага ингээл нэмэгдээл үлдсэн ийм асуудал байж. Тэгээ 1990-с 2000 он зах зээлийн шилжилтийн үед 7 дугаар сарын 1-ний өршөөлийн арга хэмжээ маягаар даатгалыг нь төлөөлж ажилласан жил олгоно гэсэн. Гэтэл 2000 оноос хойш өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс нөхөн жил олгоно гэж нэмэгдэх шийд гарсан талаар 1990-с 91 онд одоо хүүхдээр нь биш 27 жил ажилласан эмэгтэй 50 нас, эрэгтэй 60 нас хүрээгүй байсан хамаагүй аж ахуйчаа хар залуучуудад ажлын байр гарга гэж засгаас албатан тэтгэврт гаргаж байгаа асуудлыг бас хөндөөч гэсэн байна. Тэгэд энэ бол бас яагарахгүй байж байгаа асуудлуудын нэг. Сүүлийн үед ерөнхийдөө л одоо хар залуугаар нь тэтгэврт өшгөлдөг нэг юм асуудал бас гараад байгаамаа. За Монгол